За Монгол улсын эдийн засгийн байдал бол хүнд байгаа. Бүгд мэдж байгаа. Ер нь бол чулуухан хэлэхэд бол бидний нүдэн дээр л одоо дампуурч штэ. Энэ дампуурлын үндсэн шалтгаан нь бол юу гэхээр мэдээж ойлгомжтой. Сая шадар сайд хөрөлсөг бол маш тодорхой хэлжлээ штэ. Дампуурлын эзэдүүд бол тодорхой улс төрийн хариуцлага хүлээсэн. Одоо шаардлагатай зарим хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж санал нэг байна энэ дээр. За миний хувьд бол шинэ гишүүн ингээд хэд нь одоо энэ сар өнгөрөөгийн хуралд суухад бол ер нь бидэнд бол ойлголцлын зөрүү их байгаа юм шиг байна. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг одоо өсөлт байхгүй, за мөнгө байхгүй, бүх үйлдвэр аж ахуйн газрууд нь зогссон ийм байдалтай байхад хэвийн байж байгаа юм шиг л юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр манай бүлгээс, манай засгийн газраас яг өнөөдөр эдийн засгийн байдал яг ямар байдалтай байна? Өр зээл нь юу байна? Энэ хаалга барьсан аж ахуйн нэгжүүдийн тоо хэд байна? Татвар хэд орж ирж байна? Энэ бүх үзүүлэлтүүдийг бүгдийг гаргаж яриад одоо ард иргэдэд мэдээллийн нөхөн зүйтэй. Мэдээлэл бол маш хамс байна. Би бол одоо өөрийнхөө намын бүлгийн одоо шүүмжлэлтэй хандаж байна. Бодит байдалд одоо өгөх дүгнэлт сонгогчдод ард иргэд өгөх мэдээлэл бол муу байна. Ард иргэдээс одоо мэдээлэл нууна гэж бол ерөөсөө байхгүй шүү. Өрөөсөө л нууж яана гэж бодох ёстой. Монголын ард түмэн бол бүх мэдээллийг бол авч байгаа. Дэлхийн Монголын талаарх одоо бүх мэдээлэл дэлхийн одоо сонирхсан хүмүүст бол бүгд нь байна. Ийм учраас мэдээллийг нууж 2-3 хүн одоо мэдээллийг сансалаад долларын ханш унчлаа энэ төр гэдэг бол жижигхэн улс төр гэдгийг би одоо хэлэх гэж байна. Дэлхийн нийтээр энэ монголчууд эдийн засгийн байдал энэ бодит зүйлээ энэ ард түмэндээ хэлэх нь дэлхийд зарлах нь гэдгийг хүлээж шít. Энийг одоо хэлэх гэсэн юм аа. За тэгээд ер нь бол нэг тийм жижиг улс төр ярьдаг манайх танах гэдгээ болий. Энэ улсын хурлын энэ танхимыг хөгжлийн мэтгэлцээний талбар болгоё. Ийм уриалгыг би одоо өнөөдөр хэлье гэж ингэж бодож байна. За энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрийг бид намын бүлэг дээр бас нэлээд сайн ярьсан. За энэ дээр одоо би нэг тийм юм гэж нэмээд хэлээд байх юм алга. Сайжруулах зүйл бол байгаа. Мэдээж одоо зарим асуудлууд том ерөнхий байдлаараа том байдлаар орцсон яваад байгаа. Тэгэхээр энийг задлаж явц дунд нь одоо сайжруулж тодорхой болох асуудлууд бол байгаа гэж ингэж бодож байгаа. За 180 мянган төрийн албан хаагчдыг бол одоо цомогтгох одоо яг нэг утгаараа цомогтгох нөгөө утгаараа тэр баялаг бүтээдэг салбарлыг шилжүүлэх ийм бодлогын арга хэмжээг бол авах зүйтэй. 180 мянган хүнийг тэжээдэг ийм одоо эдийн засаг Монголд бол байхгүй. Ойрын 5 жилдээ бол байхгүй шүү. Энийг бол одоо би эдийн засгийн хувьд бол хэлчихье гэж ингэж бодож байна. Энэ засгийн газрын мөрийн хөтөлбөртөө хамт бас нэг ярих ёстой зүйл бол юу гэхээр энэ банкны салбарын эрх зүйн шинжилгээний асуудал. Монголын одоо өнөөдрийн энэ дампуурлыг одоо их том хувь нэмэр оруулсан байгууллага бол банк гэж ингэж үзэж байгаа. Төв банк, арилжааны банк. Долларын ханш өнөөдөр 2300 хүрч байгаа. Энэний учир шалтгаан нь юунд байна гэхээр арилжааны банкудаар авч байгаа доллараа хөдөлж авсан, төв банкнаас авсан доллараа цаашаа хөдөлдөг. Их мэтийн олон асуудлууд байгаа. Тэгэхээр 2-3 асуудал байна. Би 1 минут авч. Баттамар гишүүний 1 минутыг өгчээ тодруулах. За энэ зээлзэх зэрэглэлийг одоо сайжруулах чиглэлээр одоо юу хийж болох вэ? За мэдээж эдийн засгтайгаа холбоотой эдийн засаг сайжирч зээлзэх хэрэгэл одоо сайжирна. Тийм учраас Монголын хөгжлийг одоо цаашдаа ингэж бид аваад явах бол ерөөсөө гаднаас зээл тодорхой хэмжээний хөнгөлөлтэй зээлүүдийг авах. Хөгжлийн зээлүүдийг авчиж Монгол улс хөгжнө. Энэ зээлзэх зэрэглэлийг одоо сайжруулах шиг л юу хийж болох вэ? За мөрийн хөтөлбөрт одоо олон асуудлууд байна. Энэ дотор одоо энэ дэлхийн чиг хандлага болж байгаа энэ мэдлэг суурилсан эдийн засгийг одоо бий болгох, энэ хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гэдэг олон асуудлууд байгаамаа. Бүрхэг юмнуудаар энэ чиглэлд ерөнхий сайд одоо хариулт өгнө гэж одоо хүсэж байна. За эрчим хүчний
чиглэлдэх олон ажлын хэмээн энэ ажлыг хийсээр эрчим хүчний хямралаас эрчим хүчний хараад байлаа. За ерөнхийдөө хариулъя. За зөөлжих зэрэглэлийн өсөлтийн асуудал бол эдийн засгийн өсөлттэй бол шууд хамааралтай юм зүйлээ. Тийм учраас эдийн засгийнхаа өсөлтийг л бид нар эхний ээлжинд бий болгох ёстой. Одоо бол зүгээр хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд бол тогтворжуулъя, дараа нь өсөлтөө бол хангая гэж байна. Тэгэхээр зөөлжих зэрэглэлийг өнөөгийн түвшинд нь барьж байгаад ямар ч байсан эдийн засгаа тогтворжуулаад тэгээд цаашдаа бол эдийн засгийнхаа өсөлтийг хангасны хүрээнд зөөлжих зэрэглэл нэмэгдэх бололцоотой. За зөөлжих зэрэглэл маань өөрөө нэмэгдээд бас сайжраад ингэ явчих юм бол бид бас гадаад санхүүгийн зах зээл дээр Монгол улс одоо ажиллах юм бололцоо бүрднэ гэж ингэж үзэж байгаа маа. За эрчим хүчний хангалтын хувьд бол өнөөдөр бас зайлшгүй шаардлагатай байгаа эдийн засгт өргөж өгөх ийм одоо төслүүдийг эхний ээлжинд бол явуулна гэж байгаа эрчим хүчний. За эрчим хүч гэдэг маань бас өртөг бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах нэг юм хамгийн одоо гол зардлын нэг. Тийм учраас энэ одоо зардлыг их усрыг бас тодорхой хэмжээнд хангалттай хямд өртгөөр бий болгосноор бас үйлдвэрлэлийн өртөг зардал буурах юм бололцоотой. Тэгэхээр цаашдаа бол бас ихний одоо шаардлагатай байгаа эрчим хүчний төслүүдийг бол концессион болон одоо хөнгөлтэй зээлийн нөхцлөөр хэрэгжүүлэх энэ бололцоонуудыг бол судалж байна. Ирэх жилээс бол ганц нэг төслүүд бол бас хөтлөхөөр ийм одоо зүйлүүд бол бас биегдэж бэлэн болсон. Техник эдийн засгийн өнцлүүд дээр үндэслэгдсэн одоо бэлэн болсон байна. Улаан гишүүн асуултаа тавь.